Мансууруулах сэтгцэн төлөвлөлт бодисыг Монгол улсын хэлээр хууль бусаар нэвтрүүлж хуулийг таслан зогсоох, дотоодын эрэлт хэрэглээг хязгаарлах, сэжигтэй бүлэг бөөгнөрл, барилга байгууламж, объектыг судлан, хууль загсан арга хэмжээ авах, нуугдмал хэрэглэгч этгээдүүдийг илрүүлж, бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор анзаар 2 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд 30 гэмт хэргийг илрүүлж, эд мөрийн баримтаар синтетик төрлийн мансууруулах бодис, мансууруулах үйлчилгээтэй байгалийн гаралтай ургамал, мансууруулах зорилгоор эмнэлгийн бус нөхцөлд уруулан хэрэглэдэг эм зэрэг нийт 8973 хүний нэг удаагийн хэрэглээний бодисуудыг хураан авч нийлүүлэлтийг таслан зогсоосон. Мөн Улаанбаатарын хэмжээнд ширийн цагаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын ажилтан нийт 255 хүнд агаачны тест тавьж шалгахад 44 хүн мансууруулах сэтгцэд нөлөөт бодис хэрэглэсэн зуршлыг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Мансууруулах хвчлэн найзтгад танилын үрэлт байдаг. Хар тамхин зөвхөн хувь хүний амьдралыг өснөөлөх бос гэр бүл нийгмийн тогтолцоонд нөлөөлдөг. Иймд ойр төрний хүмүүсээ анзаарч энэ төрлийн гэмтэр зөрчлөөс өршлөн сэргийлье. Мансууруулгүй ирээдүйн төлөө хамтдаа